За Завхан аймгийн их буурлын цагаан овоог их хар сүлдний ил сүлдээр тахилахыг Даазын завх группээс 2026 оны 6 сарын 11-ний өдөр тахих болсон. Тэгээ энэ тахилагтаа баасан дөрвөлжлөн айцгаа хүрэлцээр ихийг өргөж байна. За тэгээ найзтай ажлын амжилттай хүсье. Ажлын амжилт ууныхаа тахилт очноо. За Завхан аймгийн их буурлын цагаан овоог их хар сүлдний ил сүлдээр тахилгын үйл ажиллагааг Даазын завх группээс 2026 оны 6 сарын 11-ний өдөр ингээ тахиж байгаа. Тэгээ энэ тахилгын үйл ажиллагаанд Тун баяр ахыг бас хүрэлцээр ихийг өргөж байна. Тэгээд Урилга хийя. За баярлалаа. Тэгэхээр бас монголчууд уул аваагаа эзэнтэй савдагтай гэж үздэг. За тэр утгаараа бол уул аваагаа тахидаг. Дээрээс нь бол монголчууд маань бол байгалийн бүтээгдэхүүн нэг хэсэг нь тийм учраас уул аваагаа шүтэж тахидаг. Тэгээд бас уул аваа тахих нь бол бас байгаль орчныг хамгаалах бас нэг экологийг хамгаалах, байгалаа хамгаалах бас нэг чухал үйл явдал болдог. Дээрээс нь нутгийн зон олон олны бас эв нэгдэл сэргийдэг гэж боддог. Тэгээд хөрлөх хөргөсөнд маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа тань цаашдаа ажил үйлдэл амжилттай хүсье. За сайн байна уу? Сайхан сайхан байна уу? Өндөр байна. Ажил төрөл нь сайхан даасан самсхийн өндөр ориглол байна уу тийм ээ? Бүтээн байгуулалтуудаа хийгээл сайхан байна. завгүй сайхан өрнөө их ажилтай л байна. Тийм. За тэгээд Завхан аймгийн их буурлын цагаан овоог их хар сүлдний ил сүлдээр тахилгын үйл ажиллагааг Даазын завх групп компаниас зохион байгуулж байгаа. Тэгээ 6 сарын 11-нд бол энэ тахилгын үйл ажиллагаа маань болохыг. Тэгээд энэ тахилгатаа бас найзгаа тахилгын ёслол хүрэлцээр ихийг өргөж байна. Тэгээ урилга харуулъя. За баярлалаа. За баярлалаа. Даазын завх компанийн хамт олонд. За Завхан аймгийн Завхан мандал сумд сайхан нутаг усныхаа дэлгэрээр ирдэг их шүтээ их сайхан буурлын овооныхоо тахилганд хүрэлцэж очиж айдаг орхосон баяртай байна. Тэгээ экваторынхаа урилгыг хүлээж авч байна. За энэ нутгийн сайхан уран бүтээлийг миний зүгээс дуулсан байдаг. Энэ сайхан тахилгын үйл ажиллагаан дээр Завхан мандал сумынхаа сүлддүү Завхан мандал миний нутаг гэж сайхан дуулж энэ сайхан тахилгад оролцуулсандаа баяртай байна. Урилга хүргэсэнд баярлалаа. За ажлын амжилт хүсье. Баярлалаа. Завхан аймгийн их буурлын цагаан овоог их хар сүлдний ил сүлдээр тахилгыг Даазын завх группээс 2026 оны 6 сарын 11-ний өдөр зохион байгуулж байгаа. Тэгээ энэ тахилгын хүндэтгэлийн үйл ажиллагаанд таныг хүрэлцээр ихийг өгж байна. За урилгыг хүлээж авлаа. Тэгдэх баярлалаа. Тэглэхийн ажил башиг оролцсноо. Амжилт хүсье. За баярлалаа танд ажлын амжилт хүсье. Завхан аймгийн их буурлын цагаан овоог их хар сүлдний ил сүлдээр тахилгын үйл ажиллагааг Даазын завх группээс 2026 оны 6 сарын 11-ний өдөр зохион байгуулж байгаа. Энэ тахилгын ёслол Монгол улсын төрийн сойрхолд Төвгийн ухааны доктор Үлзэбаатар ахыгаа хүрэлцээр ихийг өргөж байна. За тэгээд таньдаа урилга хандуулъя. За баярлалаа. Энэ монголчуудын их том уламжлал ардын зан заншлын үнэт зүйлийн нэг бол энэ уул аваа тахилах юм ёс байдаг. Энэ бол монголчуудын байгалаа хайрлах ухаан, эх орноо хайрлах ухаан, ард түмний зан заншлаа өвлөж үлдсэн энэ их том ёс уламжлалын нэг илэрхийлэл байдаг. Тэгэхээр ер нь бол ингээд 1990-ад оноос хойш Монголын төр засаг анхаарал даваад хуучин уламжлалт байсан энэ уул аваа тахих ёсоо сэргээсэн. Өнөөгөр
10 гаруй одоо томоохон уул хайрхтыг бол Монголын төр дахиж ард түмнээ ад жаргалтай ин хамглан сайн сайхан байлгахын төлөө залбирал үлддэг. Нэг бас залбирал шүү дээ. Тэгээ үүний нэгэн адил одоо яг эрхэм дүүнээр танаа энэ одоо компаниас эрхлээд тэгээд энэ дахих үйл ажиллагааг санаачлаад түүнийг зохион байгуулад за тэгээд энэ одоо санхүүжүүлээд тэгээд олон түмнээ уриалаад ингэж явж байгаад бол ахын төгчөний хувьд их баярлж байна. Тэгээд та бүхний одоо энэ урилгыг их хүндэтгэлээ хүлээж авч энэ завхан нутаг гэхгүйгээр ер нь одоо тэр нутгийн тэр одоо уул усанд хамааралтай хүн зам болгон эх орныхоо одоо сайн сайхан байхны төлөө энэ их сайхан үйлсэд гар бие оролцсноо гэдэгт ахын бас итгэж байна. Баярлалаа дүүнэрт. За хилээлээ танд цаашдаа ажил үйлстэй. Амжилтыг хүсье. Баярлалаа.